За ерөнхий асуулга бол та бүхнээс 6 асуудлын хүрээнд асуудна. За хүний нөөцийн чадвахыг зориулсан сургалт ямархуу одоо сургалтууд хийгддэг, хүний нөөцийн чадвахыг сайжруулах ямар чиглэлийн сургалтууд хийдэг талаар, тэгээд одоо тухайн байгууллагыг үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа, хүний нөөцийн дутагдал ямар одоо мэргэжилтийн шаардлагатай байгаа талаар мөн одоо инновац хийгдсэн талаарх одоо мэдээллүүд бол орсон байгаа. За ингээд би 6 асуултаа дэлгэрэнгүй тайлбарлаад тухайн асуулга дээр юуг анхаарах вэ гэдгээ товч дурдаад явъя. За эхний асуулт бол танай байгууллагт хүний нөөцийн чадварыг одоо сайжруулах сургалт хийдгүү гэсэн асуулт байгаа. За мөн хийдгүү бол энэ асуулт үсрээд явнаа. Тэ тухайн байгууллагаас асуусан одоо сургалт хийдгийг хэрвээ хийдэг болвол ямар одоо хүний нөөцийн чадварыг сайжруулах ямар чиглэлийн сургалтууд хийдэг талаар бол дэлгэрэнгүй асууна. Одоо мэргэшүүлэх юм уу, чиглүүлэх юм уу, мэргэжил дээшлүүлэх юм уу, одоо хүний хөгжлийнх юм уу, одоо бус хэрвээ энэ эдгээр зааснаас өөр асуулгууд одоо сургалтууд хийгддэг болвол бусад хэсэг дээр бичиж өгнө. За энэ асуулт нь бол 2 дугаар асуулт бол одоо тухайн чиглэл нь олон төрлийн сургалтуудыг хийсэн болвол одоо хариулт нь олон сонголттой байж болно. За 3 дахь асуулт бол танай одоо байгууллагын үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу вэ гэсэн асуулт байгаа. За мэдээж одоо төрөл бүрийн шалтгаанууд байгаа. Энэ бас мөн олон сонголттой. Хэрвээ танай байгууллагт одоо тухайн байгууллагт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл нь энд байхгүй бол бусад хэсгээр мөн дэлгэрэнгүй бичиж өгөөрэй гэж. За 4 дахь асуулт бол танай байгууллагын хүний нөөцийн дутагдaltaй хэсэг. За хэрвээ ямар одоо мэргэжлийн одоо ажилтан шаардлагатай байгаа вэ гэдгээ бичиж өгнө. За мэргэжлийн одоо мэргэжлийн ажилтныг бол одоо кодын одоо үндэсний ажил мэргэжлийн ангиллаар тодорхойлдог. Бидний хэл занснаар Ямат гэдэг номноос харж одоо тухайн юу кодлдог. За энэ болохоор онлайн юун дээр бол ороод өгсөн байгаа. Гэхдээ би одоо яг энэ ангиллын талаар бол товч дурдъя. За үндэсний ажил мэргэжлийн ангиллыг тодорхойлол одоо нийгмийн хамгаалалт хөлбөмбөгийн яамны сайдын 2010 оны 2 сарын 16 тав тушаалаар батлагдсан ажил мэргэжлийн ангиллал байгаа. 3978 ажил мэргэжилтэй, үндсэн 10 бүлэгтэй, дид 43 бүлэгтэй ийм номноос бид нар одоо ажил мэргэжлийнхаа юг кодлж байгаа. За ерөнхийдөө одоо ажил мэргэжил тухайн одоо тухайн байгууллагт дутагдaltaй байгаа ажил мэргэжлийн ангиллалыг кодлохоор байгаа. За энд бол би жишээ дурдсан байгаа. Ерөнхийдөө анхаарал шатны болон сургуулийн өмнөх одоо сургууль хүмүүжүүлэгч бол 2304 гэсэн кодтой. Тэгэхээр тухайн байгууллага л ямар ажил мэргэжилтэн одоо дутагдaltaй байгаагаа бичээд кодлж өгнө гэсэн. За энэ нь онлайн програм дээр бол автоматар тухайн бичгэд код нь бол гарнаа. За энийг бол зүгээр ерөнхий нөгөө ойлголтоор оруулж өгсөн байгаа. За сүүлийн асуулт бол 6 дахь асуулт бол танай байгууллагын 2018-аас 21 онд инновацийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн хэсэг асуулт байгаа. За өмнөх асуулт маань бол яг тухайн байдлаар оны байдлаар бол энэ асуудал маань одоо тухайн сүүлийн 3 жилийг хамарсан асуулга байгаа. Тэгэхээр инновацийн үйл ажиллагаа гэдэг нь аж ахуйн нэгжүүдэд инновацийг хөгжүүлэх үр дүнд хүрэх зорилгоор хэрэгжүүлсэн одоо хөгжүүлэлтийн болон санхүүгийн болон худалдааны үйл ажиллагаануудыг оруулж ойлгоно. За энэ асуулган дээр бол хийгдсэн бол тийм хийгдэж байгаа үгүй гэсэн хариулттай. За би инновацийн талаар бол энэ дээр дэлгэрүүлж ярихгүй. Миний дараагийн илтгэгч маань инновац гэсэн бүлэг сэдвээ ярих учраас тэр сэдвээр одоо илүү тодорхой ойлголтуудыг өгөх учраас би одоо энэ илтгэлээ энд хүргээд дуусгая. Ингээд дараачийнхаа илтгэгчийг хүрье.